За бид нар ч авилгалын тэгсээр нэг жилийн дотор 10 байраар хурцаад байгаа шүү дээ. 124. Би тэгээ асууж байгаа. Танаа яам, танаа тэр ашигт малтгуудын газар хичнээн хүн авилгатай тэмцэх газар байгаа юм бэ? Ямар асуудлаар байгаа юм бэ? Маш их мөнгийг одоо авилгад авдаг гэж байгаа. Өгдөг гэж байгаа. Ийм явдал байхад одоо бид нар тэгэл ард түмнээсээ татвар аваад докторийн төслөөр дээш доош нь болгоод ийм юунаас эхлэх хэрэгтэй гэж хэлээд байна шүү дээ. Тэр тоо баримт тийм нууц юм уу? Эсвэл мэдэхгүй байгаа юм уу? Тийм мэдэхгүй болтлоо юм болцсон юм уу? Энэ ус оромчин, энэ хүмүүс чинь, энэ ажил хийж байгаа хүмүүс чинь. Би ард түмний төлөөлөд асууж байна. Ийм байх ёстой юм уу? Ямар байх ёстой юм? За 4 номер. Ажил дээр зөвшөөрлөгийн яамны төрийн нэрмжийн нарга ташбар гамбат гишүүний асуултанд хариулъя. Боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтанд орохоор ажиллаж байгаа. За ашигт малтмал газрын засгийн газар болон ажил дээр зөвшөөрлөгийн яамны ажиллаж байгаа хүмүүсээс авилгатай тэмцэх газар шалгаж байгаа хүн байхгүй болно. Баярлалаа.